Цагдаагийн ерхий газарт энэ оны эхний 3 сарын байдлаар цагдаагийн байгууллагад үеийнгийн дээрлэхэлтийн шинжтэй 58 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8% нь гэмтэргийн шинжтэй, 32 буюу 55.2% нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нэн шалган шийдвэрлсэн байна. Хүүхдүүд энэ талаар эцэгийг асран хамгаалагчдаа хэлдэггүйгээс асуудал далд хэлбэрт шилжих эрсдэлтэй байна. Иймээс e-kids цэсийг хөгжүүлж хүүхэд цахим болоод үеийнгийн дээрлэхэлтэнд өртсөн тохиолдолд 108, 102 тусгай дугаарт болон нийгмийн ажилтан руу шууд мэдээлэл илгээх гомдлынхон шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой технологийн шийдлийг нэвтрүүлж эхэллээ. 2025 онд хийсэн судалгаагаар 13-аас 17 насны өсвөр үеийнхний 51.3% нь цахим дээрлэхэлтэд өртөж байсан бол 9-өөс 12 насны хүүхдүүдийн 3/1 нь мөн ийм нөхцөлд орж байсан нь тогтоогдсон байна. За түүнчлэн хүүхдүүдийн 90% нь насны шаардлага хангаагүйч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. За дээрлэхэлтэй холбоотой цахим групп, садар самунтай холбоотой цахим групп 2025 онд 500 гаруй одоо яг энэ дээрлэхэлтэй холбоотой группүүдийг харилцаа холбоонд хөргүүлэн хаалх ажлыг зохион байгуулсан. Энэ оны одоо эхний 3 сарын байдлаар нийтдээ 35 одоо яг энэ дээрлэхэлтэй холбоотой цахим группүүдийг харилцаа холбооны газарт холбогдох саналыг одоо хөргүүлээ шалгалтын ажиллагаа хийгээд одоо ус туулах хаалх энэ арга хэмжээг явуулсан. За мөрдөн шалгах албаны 25 онд одоо тус манай хэлцээр бүтэц оронтой нэмэгдсэн. Энэ дээр 2 сэтгэл зүйч томилогдсон. Ахлах сэтгэл зүйч, сэтгэл зүйч. Энэ сэтгэл зүйч маань манай хэлцээр шалгагдж байгаа бага насны болон насан туршаагүй хүн ирсэн тохиолдолд урьдчилан нөгөө хүүхдтэй уулз зохион байгуулж сэтгэл зүйн байдлыг одоо мэдүүлэг авах үйл ажиллагаанд бэлтгэх, аль болох тухайн болсон үйл явдлыг бодиттой нэг удаагийн мэдүүлгээр өгөх энэ арга хэмжээг одоо авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Цахим дээрлэхэлтэд өртсөн тохиолдолд хин нэгэнтэй уцаар ярихгүйгээр шууд одоо холбогдох нотлох баримтаа оруулаад e-kids аппликейшнээр мэдээллийг дамжуулах тийм боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээд буцаагаад нөгөө хүүхэд маань цахим дээрлэхэлтэд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллага руу нөгөөх маань шууд явдаг. Эсвэл холбогдох нийгмийн ажилтан руу шууд хүргэгддэг. Буцаагаад одоо асуудал чи ийм явцтай явж байна гэд хүүхдэд мэдээлдэг байдлаар одоо том хүн болон хүүхд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготойгоор ийм технологийн шийдлийг Монгол академиас танилцуулж байгаа юм. За иймд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гээгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас цахим хөгжил инновац харилцаа холбооны яам нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран 365 эвдрээгүй ирээдүг бүтээн урайтай мэдээлэл нөлөөллийн ажлыг энэ сарын 4-ний 13-ны өдрөөс 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд усан хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангасгалаа.